Сайн байцгаана уу? Миний аяллаа болог Тавтай морил. Энэ удаагийн аяллаар хойд Кёнсан мужийн нийслэл хот болох Андон хот руу аялсан байгаа. Сөүлийн Чонгнягны буудлаас хурдны галт тэргэнд суугаад нийтдээ 2 цагийн хугацаанд явж идсэн байгаа. За ингээд Андон хотод ирчихлээ. Одоо бид нар аяллахаа автобусанд суугаад өдрийн хоолоо идэхээр нэгэн онцгой газар руу явж байна. Бидний ирсэн энэхүү газар нь Андон Кушижан буюу Андоны уламжлалт эртний зах гэдгээрээ их алдартай газар байгаа. Тийм ч учраас аялагчид болон нутгийн иргэдийн хөл хөдөлгөөн үргэлжлэхтэй байдаг. Андон хотод ирвэл заавал амталж үзэх ёстой нэгэн хоол бий. Энэ бол жимтаг. Энэхүү хоол нь Орос найрлагын хувьд маш энгийн. Ногоо болон дахианы махыг чанаж болгосон. Хамгийн гол нь солонгосын сой соус буюу канжанаар амталж өгсөн гэдгээрээ онцлог. 맛있겠다. Planning to make 영탁 these. 알지? 영탁이 왜 유명하냐면 영탁의 홈타운이 안동이야. 그래서 안동에서 되게 좋아. 사람 왜 좋아해요? 가수. Хоолоо идэж дуусаад захын ойр орчмоор явж үтсэн байгаа. Одоо дараагийнхаа аяллаа газар руу явж байна. Бидний зарим нь замдаа хядарсан учраас хэсэг амарч харин бид хоёр буцалтаа саад болохгүй ингээ чимэг хүн хөвтөлдөж байна. За бидний ирээд байгаа энэхүү газар нь Хавхэ майл буюу Хавхэ ардын тосгон байгаа. Энэхүү тосгон нь Солонгос улстай хамгийн алдартай. Учир нь гэвэл олон соёлын өмнөд зүйлс болон соёлын чухал материалуудыг өдий хүртэл өв боломжлон ирсэн бөгөөд одоо хүртэл хэвээр хадгалж чадсан. 1984 онд үндэсний соёлын өв тооцсон номер 122 дугаараар бүртгэн авсан байгаа. Солонгосын олон хотуудаас үндэсний уламжлалт тосгонуудыг олж үзэх боломжтой боловч яг эртний хэв шинжийн хадгалан үлдсэн тосгон бол энэхүү тосгон юм аа. Once in a while, let the reminiscence brighten this melody. I can take you far, far away, far enough for us to disappear. Should you feel a little scared, know that I'm still right here. It
like the leaves riding on the autumn breeze. Дуу бүжиггүйгээр аяллыг төсөөлөх аргагүй. Say you remember me standing in the night dress. Staring in the sunset. Yeah, red lips and rosy cheeks. See you see me again. Even if we just pretend. Smooth talking, so rocking. He's got everything that a girl's wanting. Guitar cutie, he plays it groovy. Yay! 앞으로 가자. We got a mess from all around the world, sharing our plans for holidays. Hey, hey. Come with me to the places that you've never been. 경복궁국 전하는 마을. If you wanna travel like a local in Korea, just come on and follow our lead. If you wanna travel like a local in Korea, just come on and follow our lead. Wow, Korea, ooh, ooh, ooh. Wow, Korea, wow. Wow, Korea, wow, Korea, wow, Korea, wow. Wow, Korea, waiting for you. Wow, Korea, wow. Wow, Korea, together we are. Wow, Korea, wow. Андуу хотын нар чаргаж буй гайхалтай мөчийг харж дуусаад бид нэр орой хоолой идэхээр явцгаасан байгаа. Гачи Кумонжиб гэх энэхүү хоолны газар нь Солонгос үндэстний уламжлалт хоол болох Хотче Саппабаараа алтартай газар байгаа. Хотче Саппаб нь монголчуудын сайн мэдхээр бибимбаптай төстэй хоол гэж хэлж болно. Бибимбапаас ялгарах зүйл нь гүчүжангийн оронд буурчны сүмсээр амталж иддгээр ялгаатай байгаа. Энэхүү хоол нь мөн адил Андуу хотоос гаралтай. Эртдээр үед хүмүүс хоол хүнсний хөмсгөлтэй үед За одоо бид нэр Нактунган голын ирэг дээр байрлах Вильямгю гүүрэн дээр ирээд байна. Энэхүү гүүр нь нийтдээ 387 метрийн урттай, өргөний хувьд 3.6 метр, хоёр гүүрнээс бүрдсэн. Биднийд ирэхэд Амьсган баярын уур амьсгал орж ирсэн. Энэ тэнэгийг гэлэн чимээл тоглоомод өлгөөстэй байсан. Эндээс Вильямгийн шөнийн үзэсгэлэнтэй төрхийг харах боломжтой.
замин дээр суугаад шөнийн төрхийг харах үнэхээр гайхалтай байсан. Гэхдээ намрын сүм рүү ороод хүйтэн байсан учраас бид бүгд дээгүүрээ далайхаа нүм рүү нөмөрсөн. Гэнэсэ буугаад явжээ. Баг зэргийн хүйтэн жиндүүхэн байсан ч бүгдээрээ хамтдаа хөөцөлтэй өнгөрүүлж чадлаа. Одоо харин буудлах газар руугаа явах гэж байна. Цараа! Энэ бол андууны алмын хэлбэртэй өөр хүн талах байгаа. Бүгдээрээ амтгт үзье. Амар гоё юм бэ. Андуу хотын аялал маань энэ хүрээд өндөрлөж байна. Хэрвээ танд миний аялын влог таалагдсан бол лайк, шеэр хийхээ бүү мартаарай. Бас асуух зүйл байвал комментээр үлдээгээрэй. Дараагийн бичлэгүүдээр уулзцгаая. Баяртай.